Сайн уу та бүхэндээ орой мэндийг. За жирэмсэн ээжүүдэд зориулаад жирэмсэн хүмүүсийн амраах дасгалуудаас үргэлж гэж бодлоо. За тэгэхээр жирэмсэн байх үед сэтгэл зүйн олон бид нэлээд өөрчлөлт гардаг. За тэгэхээр жирэмсэн байх үеийн нуруу чилээ өвдөх тийм үү. Тэгээд хөдөлгөөний байдал үүсэх асуудал гарч ирдэг гэсэн. Тэгэхээр тэр асуудлуудаа яаж шийдэх вэ? Хэвлийдээ эзэн байгаа хүүхдэд ачааллахгүйгээр яаж чилээгээ гаргах вэ гэсэн. Яаж эрүүл мэндэд анхаарах вэ гэсэн дасгалуудыг хөнгөн байдлаар та бүхэнд хүргэхэд хэлжээ. За өнөөдрийн юм маань болохоор ерөнхийдөө хөдөлгөөн удаан хугацаанд хийгээд хөдөлгөөн худалдаа байгаа үедээ хийх дасгалууд байна. За тэгэхээр сайхан өөртөө эвтэхнэр мууны доод үеэс дээшээ сунаацсан. За ийм байдалтай байх үед хэвийн гидсүү шачааллуудыг нуун дээр чичээлдэг. Тийм болохоор ерөнхийдөө нууныхаа зэх байдлыг дээшээс суулсан байдлыг бид яалгасаа хүсэж байна. За анхаарах зүйл хатуу одоо орон дээр юм уу хатуу газар хатуу шалан дээр яг ингэж хүүхдийн толгой дээр суухыг оруулах. За зөөлөн бол дээшгээ сууж болно шүү. Тэгэхээр яг хит том одоо нөгөө жирэмсний үеийн 3 үе байгаа шүү дээ. 3 улирал байгаа тийм ээ. Одоо эхний 2 улирлынх гайгүй 3 дахь улирлынх болохоор нэлээд хүүхэд томчдог учраас доошоо нэлээд сууж ирдэг учраас хүүхдийнхаа зулаа толгороо ачааллахгүй байхыг анхаараарай гэсэн. За одоо сайхан нуруугаас дээшээ сунж яагаад толгороос дээшээ сунаад сайхан амьсгална. За бид нарт одоо хүүхдийн тарих хөгжүүлдэг одоо хүүхдийн маш сайн сэдэлт болдог гэсэн. Одоо юу гэдэг вэ? Сэргээлт өдөөлт болж ирдэг гэсэн. За хүүхэд маань 7 сартаас хойш байгаа тарих маань хүүхдийн тарих маань одоо тарихны холбоос идэв маань нэлээ эрчимтэйгээр хөгждөг байгаа. Тэр маань одоо гадны өдөөлт ярих дээрээс нь хөгжмөр тэр тарихны холбоос идэв маань нэлээ сайн үүсдэгэ гэсэн. За тэгэхээр яг тэр тарихны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор тарихны хөгжлийг дэмжих зорилгоор энэ сонгодог хөгжмийн аюул байдаг. Тэгэхээр одоо бид нар болохоор яг юм юу байгаа pregnancy music гэдэг нь одоо ээжүүдэд болон хэвлээд байгаа хүүхдэд зориулсан юм аюул гэдэг. Энэ тусгай юм аюулыг та өглөө өдөр оройн цагаар өдөртөө 3 удаа 10 минутаар сонсоод байх хэрэгтэй гэсэн. За одоо сайхан амьсгалаа. Толгороос дээш сунаа. Амьсгалын цэцэл. Хаалтаа амьсгалаа. За амьсгалаа биеийн бүх хэсгээрээ гүйцэтгэв гаргана гэсэн. Бие сайхан өдрээд өгөө. Сайхан гүн амьсгалаа. Бүгдээ сайхан тайвшруулаа. За одоо уртаа амьсгал аваад гарахтаа гараад хоош. За ерөнхийдөө чихээ гарах зорилгоор дээшээ сунаад хоошоос. За гараа хана тавилаа. Гараа хана тавиад нуруугаа хоёр хажуудлаа зөөлөн. За сайхан амьсгалаа бие мэдрээ хүүхдээ хөдөлгөөд одоо өөрийнхөө нуруу нухцыг сайхан амраа тайвшруулах гэсэн. За дээрээс нь хүүхэд томорч явах үед хөдөлгөөн нэлээд тэгэхээр одоо хүүхдийн нуруу за өөрийн ээжийн нуруу болон одоо хүүхдийн дотоод хөдөлгөөн маш хэрэгтэй гэсэн.
За амьсгал аваад гаргахад хоошоо барь. За нөгөө талаа. За энэ болохоор нурууны мэдрэхүйд эсрэг гэж байгаа. За одоо нурууны дал хэсгээрээ сонгоод хажуу талаас харуулъя. Одоо ерөнхийдөө байгаа. Бид нар ихэнхдээ яг энэ нуруу барилтаар явж байхад энэ далан дээр нэлээд ачаал. Энэ далны хэсгийн хүчингээ чангалах. Бүгдийг л сонгож. За бүгдийг л очихгүй гизрүү юм шахахгүй. Гизрүү шахах нэг өөр энэ нурууны одоо үе сунах нэг өөр гэсэн. Нуруу булчаагаас асуулаа. За одоо энэ мэдрэмжийг амьсгал аваад хажуудлаа. За нөгөө чимэг гэж байгаа. За нөгөө талаа. Амьсгал аваад гарах уушаа. За одоо яадаг нуруу нэлийн чилдэг. Нурууны доод үлээр нэлээ ачаал өгдөг. Хөлрөө нэлээ ачаал өгдөг. За тийм үед хэдүүлээ. Одоо дээш сольт хийгэрэй гэж хэлдэг. Тэгэхээр сольтоо яаж хийх вэ? Ханаа ингээд ханууга бүгдөө архтуулаад хөлөө дээшээ жигээд юм. За энэ маань болохоор нурууны доод үлээр ачаал ирсэн үед бүх тийм маа сайн дээшээ сойж юм. За нөгөө сойлт хийх хэрэгтэй. Хүүхэд доош ороод байна гэх үед энэ байр маань их чухал шүү. Ингээд доороос нь дээшээгээ зөөл хийхэд юм. Тэмдрээ зөөл хийш. За хоёр хөлөө дийлгээд. За одоо энэ дээр нэг зүйлийг анхаарай. Энэ ташааг энэ арцын ташааг сайн суллах хэрэгтэй гэдэг. Арцын ташааг сайхан суллаад энэ түнхний үеэ сайн сул байлгаарай. Одоо хөлөө дээшээ ингэж татаад доошоо суллаад хоёр хөлний энэ түнхээ сайхан суллах нь шүү дээ. За одоо энэ happy baby pose буюу аз жаргалтай хүүхэд байлаа. Хоёр хөлөө хагаснаулаад энэ өвдгийг аль болох доошоо шахах нь шүү. Тэгэхээр энэ түнх маань толгондоо сайн орж өгөөд одоо сунж амарч суларч амарч өгөх гэсэн үг шүү. Энэ түнх маань хэр чанга бай тэр хэмжээгээр одоо энэ юурууга мэдрэлүүд бол чангацсан байдаг. Стресс их үүсдэг гэсэн үг. Энийг сайхан судлаад өг. Хөдөлгөөд. За одоо дээш дийлгээд хөлнийхөө үлнийг хөдөлгөөд дээш хөлөө өргөөд. За одоо ингээд нэг хөлөөр ингэж суугаад. За энэ хөдөлгөөн маань энэ одоо зүгээр хөлөөрөө тарвалтай хүмүүс хүртэл юм дасгалыг хийхэд их сайн сонсож өгдөг. За энэ нөгөө хөл рүү урсж байгаа тугал руу урсгал гэж байдаг. Тэр урсгалуудыг нөхцөлж өгч байна. За байнгын зогсоо юм уу эсвэл хөдөлгөөн дутагдaltaй ажил хийсэн бол хөдөлгөөн дутагдсан бол энэ хөлний урсгалыг дэмжих шаардлагатай шүү. Стресс их хөрөнгөлөгддөг энэ арцад хашааны хэсгээр сайн судлаж байна. За одоо ингээд нуруу яг энүүхэндээ хөлөө энүүхэндээ нугалахад нурууны лоцсон дээр жоохон татаад нэг гэхээр одоо нурууны мэдрэмж нь дээшлээд ирж байгаа. Одоо энэ нь хоёр хажуу тал руугаа зөөлөн гахаад. За энэ нурууны доод хэсгээр суларч өгч. За одоо яг нэрээ хүүхэд томорсон байх үед яг дээшээ харж хэлэхэд хүүхдэд нэлээд одоо хүндрэлтэй байрлал гэж үздэг. Хүүхдэд жоохон эвтэйхэн биш гэсэн. Заавал хоёр хажуу талаараа амарнаа гэсэн үг. За нуруу чилдэг тийм ээ. Энэ баруун хөлөө баруун өвдгөө зүүн тал руугаа шахаад жоо судлаад амраа. Одоо нуруу чилээд блок гаргамаар санагддаг шүү дээ. За учраа яг хөвлөд ачаал ирэхгүйгээр сул гэсэн үг. За одоо сая арцаг хөл рүүгээ ачаал өгсөн бол одоо нурууны хэсгээр за энэ дээр хоёр хөл дашрын хэлхий зайтай. Амьсгал аваад гарахад доошоо суугаад бидний энэ тал хэсгээр нэг ачаал ирэх. Тэгэхээр талаараас нь суугаад За
Амьсгал аваад гарах. Энэ одоо даал хэсэг ба шүү дээ. Даал хэсгээрээ сайн суугаж амдаач. За, одоо дараагийн нэг байрлал маань гар бүлний булчингийн ажиллагаа. За, Catco буюу нуурын байрлалыг яг хийдэг хүмүүс маань бүгдээ мэдж байгаа. Тийм ээ, нуурын үед бүгд сайхан ажиллагаа явуулаа. За, ер нь нэг амьсгал аваад гарахад одоо шахлууд шилжээд явна гэсэн. За, хүлээ хоошоо жилээ. Энэ одоо хоошоо жил энэ үлмэрийг төгсгөл заавал гүйцэд ажиллагаатай явах шүү. Тэгэхээр хоошоо зүгээр жисэн болчтой энэ хөлний үлмийн сул байвал ачаал гүйцэд ирэхгүй үлмийг гүйцэд ажиллуулж өгөө. Үлмийг гүйцэд ажилласнараа энэ бүх шүрмсүүд маань бүрэн ажиллагаанд орчихно гэсэн. Бүдүүн дээр ингэж нугтаахгүй, мөрөн дээр нугтаахгүй гүйцэжээ гараа хөшөөсөн. За одоо ингээд бүх булчингууд маань ажиллагаанд орчихно. Тийшээ тавчлаа. Амьсгал аваад гарахад хоошоо суугаад гараа өгшөө. Тийш. За энэ маань гоёны уртлаар суулж орж ирж байна. Давхар бүлмийн хөдөлгөөд ажиллаж байна. За өвдөг салгаад хоошоо өсгөр үгээр суулаа. Чай болоо амарч. За ийм хөнгөн дасгалуудыг хийж агаад амархад сайхан бие маань амарна. За одоо дамаа анхны төрөгчд маань ч юм уу ерөөсөө дөнгөж анх бебитэй болонгуудаа л хөдөлгөөнөө хараад төрөн төрөлөө хөдөлгөөн харсаар байгаа төрдөг. Тэгэхээр хөдөлгөөний талаас үүдээ илүүдэлчин дээрэс нь одоо дааврын өөрчлөлтийн хэрэгцээтэй явах. Дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр сэтгэл зүйн хямралууд нэлээд хүн явагдах төлөвтэй байгаад идэг. Тэгэхээр энэ өдөр өдрийнхөө одоо эмоц юм уу сэтгэлийн хөдөлгөөнүүдийг биеийн хөдөлгөөнөөр гадагшлуулж явах хэрэгтэй. За тэгээ аль нэг хэсэгт чинь овоорсон, бөөгнөрсөн, чангарсан хэсэг байх юм бол тэр маань одоо таны амьсгалаар, таны хөдөлгөөнөөр одоо баг зэрэг ингээ хөлрөөд халт явагдана. Энэгээр чинь гадагшлах хэрэгтэй байнамаа. За тэгээд ийм хөө байдлаар хүмүүн байдлаар дасгал хийж болж байна. Та гэртээ аль ойрхон газар ойрхон йогийн төвүүдээр ойрхон одоо жирэмсэн ээжүүдийн клубүүдээр тэр клубүүдээр одоо дасгалуудаа хийж болно. За манай хоёрын йогийн төв дээр жирэмсний йогын сургалт маань явагдаж байгаа. 1 дахь 3 дахь 5 дахь өдөр орой 17 цаг 30 минутаас хорооллын салбарт жирэмсний йог авч байгаа. Зайсангийн салбарт 2 дахь 4 дахь хагасаа өдөр 15 цагаас жирэмсний йог бүртгэлмэн явагдаж байгаа. Удахгүй одоо сургалтын эхлэхээр байгаа. Зайсангийн онцлогооны юу гэхээр 6 өдрөөр хичээлдэг. Хороол болохоор том залт авчаас болгоод хичээлэх боломжтой гэсэн. За тэгээд асуух, зөвлөх зүйлээр бие биенээс асуугаад групп үсгээр асууж болно. За тэгээд жирэмсэн ээжүүдийг нэгдэрэй гэж уриалж байна. За багшийн хувьд одоо өөрөө бибитэй байгаа тийм ээ. Яг ийм байх хугацаанд одоо өмнөх 2 жилийн 2-3 жилийн хугацаанд авч исэн одоо жирэмсэн биш байх үедээ зааж исэн одоо техник одоо яг жирэмсэн байх үеийн техник арай одоо мэдрэмж давхар өөрөө яг явагдаж байгаа ч гэсэн илүү хүртээмжтэй байгаа шүү. Тэгэхээр үеийн жирэмсний явж явж исэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд одоолт холбоотой байдаг сургалтандаа явдаг хүмүүстээ баярлалаа. За тэгээ одоо шинээр бебитэй болох гэж байгаа шинэ ээжүүдийг шинээр явж сонирхож байгаа ээжүүдийг бүгдийг одоо амжилт хүсье. Өдөр болгон одоо хамтдаа байгаа гэж хүсэж байна. Бүгдээрээ амжилт хүсье. Сайхан байгаарай.